Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За тэгвэл өртгийн сүлжээний стратеги гэж юу хэлдэг юм бэ? Тэр өртгийн сүлжээний стратеги гэдэг бол сая бол бид нар ингээд өртгийн сүлжээ гэдэг бол үйл ажиллагаа тодорхой нэг ингээд нэг бүтээгдэхүүнийг дагаад тэр бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч нарт очихт нь тэнд нэг алхам болгон дээр value хийгээд байгаа. Тэр value-г хариуцаад байгаа нэг байгууллагын хэлхээ юм аа гэдэг ингээд ойлгочлаа тий. Тэгэхээр өртгийн сүлжээний стратеги гэдэг нь эцсийн дүндээ бид нар хэрэглэгчид илүү одоо value буюу тэр үнцнийг хүргэх. За тэгээд тэр өртгийн сүлжээнд оролцож байгаа талууд бүгд л үйл ажиллагаагаа сайжруулах, ашгаа нэмэгдүүлэх. За тэгээд байгууллага орчинд үзүүлж байгаа нөлөөллөө аль болох байгууллага орчинд халгүй байх. За аль болох тэр нийгэмд эрг нөлөөлөлттэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байх гэх мэт. За тэгээд улс орныхоо тэр гаргасан салбарын хууль дүрм журмыг одоо мөрдөх байдлаар илүү одоо легасиг үлдээх гэх мэт ийм зорилготой байж байдаг. Тэгэхээр энэ зорилготой хүрэхин тулд те за мэдээж тэгээд өрсөлдөх чадвараа байгууллага нэмж явах гэдэг бол байгууллагуудын мөнхийн одоо нэг стратеги зорилго гэж байна. Тэгэхээр энэ зорилго стратегиудаа хангахын тулд тухайн бизнесийн байгууллага би ямар өртгийн сүлжээний хэлхээнд байгаа юм бэ гэдгийг олж харах тухай. Тэгээд тэнд байгаа тэр хэлхээнд орж байгаа байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах юм бэ те. Зорилго нь яг нөгөө эцсийн хэрэглэгчд төрөж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг илүү одоо үнцийг нэмэх, тэгээ илүү value тэнд оруулах. За тэгээд өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. За тэгээд нөгөө ашигт ажиллагаа нэмэх гэдэг л зорилгоор яаж хамтын ажиллагааг өрнүүлэх юм бэ гэдгийг олж харах тухай. Тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо сүүлийн үед бол нөгөө бизнесийн чиг хандлага чинь өөрөө илүү оролцогч талууд бүх оролцогч талууд нь win-win хож байх тухай тий. Тэнд ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдал, ажилтнуудын сайн сайхан, нийгмийн сайн сайхан, байгаль орчин гэдэг эдгээрийг ингээд бүдэнд бодолцож байх тухай энэ чиглэлд бол бизнес хөгжиж явж байгаа. За тийм учраас нэг бизнес ганцаараа томроод байх тухай биш те томроод байх тухай биш. Маш олон охин компаниуд үүсгээл өөрсдөө нэг юм бизнесийн one tool-ыг шахуу байгуулад байх тухай биш. Аль болох тэр бусад оролцогч талуудыг оруулж ирэх тэгээд хамтаараа хөгжөөд явах. Ингэж бизнесийн экосистемыг бүрдүүлэх гэдэг энэ чиглэлд бол хөгжил явж байна. Тэгэхээр энэ бизнес экосистемаар хандаа экосистемыг хөгжүүлэх гэх юм бол тэнд нэг барьдаг стратеги нь өртгийн сүлжээний стратеги байдаг юм аа. Тэгэхээр хамгийн түрүүнд байгууллагууд жишээлбэл юу хийх вэ те энэ одоо хичээлийг сонсож байгаа менежер та юу хийх вэ гэхээр манайх одоо ямар өртгийн сүлжээнд байгаа юм бэ? Бид нар ямар байгууллагуудтай бүтээгдэхүүн үйлчлэгээр хэлхэгдэж оршиж байгаа юм бэ гэдгийг олж харах тухай юм.